За сайн байцгаана уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Гишүүн Цэцэг гэдэг Өмнөгов аймгийн стандарт хэмжлэг зөвлөлийн сорилтын лабораторид химийн шинжлэлээр ажилладаг байгаа. За өнөөдрийн миний тавих одоо илэрхийлэл маань Өмнөгов аймгийн хэмжээнд унтны усны химийн шинжилгээний стандартын шаардлага хангаагүй сурчны судалгаа авсан байгаа. За Өмнөгов аймагт нь гадаргуугийн усны сүлжээ байхгүй, усан хангамжийн гол их усүр нь бол газрын доорх ус буюу одоо хүний усаараа хангагддаг. Бэлчээрийн болон хүн амын усан хангамжийн багахан хэсгийг тус бүс нутгийн одоо булгийн ус хангадаг байгаа. За унтны усны их усүрийг статистикийн тоо баримтыг авч үзэх юм бол гадаргуугийн усны их усүр буюу булаг цөөрөм нь 661, гадаргуугийн усыг хашиж хамгаалалт авсан их усүрийн тоо 13, будгийн тоо 6384, инженерийн эдтэй будгийн тоо 1931, энгийн урхай худаг 4360 гэж тоологдсон байнамаа. За энэхүү судалгааны гол үндэслэл нь болохоор сүүлийн жилүүдэд бол манай Өмнөгов аймагт бол уул уурхайн томоохон ажлууд хийгдэж одоо уул уурхайн одоо ашиг малмал ба эрдэс соёлыг бол их хэмжээгээр ашиглаж байгаатай холбогдуулан тухайн одоо орон нутгийн хүн амын усны чанарын асуудлыг ерөнхийдөө судалж үзэсгэлэнийн шаардлагатай болсон. Энэ судалгаандаа болохоор 2022 оноос 2024 оны Өмнөгов аймгийн 15 сумнаас ирсэн шинжилгээнд хамрагдсан одоо унтны усны дээжинд дүн шинжилгээ хийсэн байгаа. За судалгааны арга зүй болохоор үндэсний болон олон улсын стандарт арга аргачлалаар дараах одоо үзүүлэлтийг бол тодорхойлж судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэсэн. За манай лабораторийн хувьд болохоор шинжилгээнд ирж байгаа дээжийн 80 гаруй хувийг болохоор аж ахуйн нэг зэрэгтийн хүсэлтийн дагуу шинжилгээнд хамрагддаг. Үлдсэн үе нь бол төлөвлөгөөд бус хяналтаар улсын байцаагч нарын авчирч өгдөг одоо дээжийн шинжилгээ хийдэг байгаа. За судалгааны үр дүнд бол 2022-оос 2024 онд бол нийтдээ 1555 сорт шинжилгээнд хамрагдсан байгаа. За энэхүү графикаас үзэхэд 22 онд 343, 23 онд 399, 24 онд болохоор 413 сорт тус одоо шинжилгээнд хамрагдсан нь бол жил хэрэгжсэн бол шинжилгээнд хамрагдах дээжийн тоо ихсэж байгааг бол харуулж байгаа. Мөн дагаад одоо үзүүлэлтийн тоо нь бол бас өссөн дүнтэй байгаа. Гэвч стандартын шаардлага хангаагүй дээжийн сортын тоо нь бол дунджаар 34.6% бол эзэлж байгаамаа. За стандартын шаардлага хангаагүй нийт одоо 300 одоо саяны 1555 дээжээс нийт 399 нь бол одоо нөгөө стандартын шаардлага хангаагүй сорт болж байгаа. Энэхүү 399 сортсон сундаар нь ангилж авч үзэх юм бол ерөнхийдөө цогццын 3 тис хамбогд гэсэн сумдууд бол ерөнхийдөө дийлэнх буюу нийт одоо стандартын шаардлага хангахгүй байгаа сорцын 72.9% бол эзэлж байгаа. Энэхүү 3 сум нь болохоор яг нөгөө манай уул уурхай гол одоо сумдууд байгаа. За стандартын шаардлага хангаагүй стандартын шаардлага хангаагүй дээжийн үзүүлэлтээр нь тус ангилж авч үзэх юм бол шинжлэсэн үзүүлэлтийг авч үзэх юм бол нийтдээ 10,513 үзүүлэлт шинжилснээс 755 нь ер нь бол стандартын шаардлага хангаагүй байгаа. Үүнээс болохоор цахилгаан дамжуулагч чадвар 274, холоор 123, хуурай үлдэгдэл 92, хатуулга 35, кальц 25, магний 72 гэсэн үзүүлэлттэй байгаа нь болохоор ерөнхийдөө манай Өмнөговын одоо ус нь тухайн үзүүлэлтээс харахад бол одоо цахилгаан дамжуулах, хуурай үлдэгдэл, холоор, кальц, хатуулга гэсэн үзүүлэлтийг харахад бол эрдэсжилттэй ус гэдгийг бол ерөнхийдөө харж болно. Тэгээд за эндээс дүгнэхэд бол ер нь бол
сумдуудын ус цэцгүүдээс шинжилгээний дээжийг ер нь бол тогтмол авч шинжилгээнд бүрэн хамруулж явах шаардлагатай гэж үзсэн. Учир нь болохоор нөгөө статистик тоо баримтаас авч үзсэн ус цэгийн тоо манай шинжилгээнд хамрагддаг одоо дээжийн тоог харьцуулахад бол маш бага үзүүлэлттэй байгаа. Тэгээд ер нь бол яг сумдуудынхаа ус цэгүүдээс одоо тогтмол хугацаанд шинжилгээ авах нь чухал юм байна гэж үзэж байгаа. Шинжлэгдсэн үзүүлэлтийг стандартын шалгаагаар үзүүлэлтийг харьцуулан үзэхэд бол орон нутгийн ус бол маш эрсдэлт өндөртэй байгааг харуулж байгаа. Шинжилгээнд хамрагдсан нийт цогцоос стандартын шаардлага хангаагүй 72.9%-ийг болохоор 3 тест цогцлын хам богд сумдууд эзэлж байгаа. Нуулуурхай нөлөөллөөс үүдэн одоо тухайн сумдын усны чанар аюул хүрээлэлд анхаарал хандуулах нь шаардлагатай. Бөгөөд одоо цаашлаад одоо унтны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг тогтмол хэрэгжүүлж шат дараалсан үед арга хэмжээг бол авах шаардлагатай байгаа гэдгийг бол тухайн судалгаанаас дүгнсэн. Мөн одоо манай сонирхлын лаборатори нь одоо саяны одоо үзүүлсэн цөөхөн одоо үзүүлэлтээс гадна одоо чадвараа сайжруулж илүү сүүлийн үеийн одоо тоног хөрөмжөөр тоноглогдож илүү олон аюулгүй үзүүлэлтийг бол лабораторид нэвтрүүлэх шаардлагатай байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна. За анхаарал тавьсанд баярлалаа. Green Chemistry химийн хөгжлийг Монгол